Бурхан өөрийнхөө хүний төлөө тэнгэр дэх газар дэх бүх эрхэм бидлийг хөдлөгдөг байгаа. Бурханы хөө Есүс Христ Месиа бидний төлөө загалмайдаар тусаа урсгасан шүү дээ. Бурханы хөө тэг гарандаа хадаасаар хадуулан байж тусаа урсгасан. Бурханы хөө өргөст титмэг толгойдоо зүүжснэр бүх биенд нь толгойнийхэн цустай хүн орсож байсан хийгээд хавирганыхаа доор чадаар хатгуулан биеийнхэн усан тусалж үлдэхгүй байх хэмжээнд бүгдийг нь урсгасан хийгээд Бурханы хөө хөлөндөө хадаасаар хадуулан байж загалмай дээр өөрийн цусыг урсгасан. Харин Бурханы хөө загалмайн үхлийг даваад амьлалтын өглөө амьлалтыг бидэнд харуулсан нэгэн юм. Тиймээс сайн мэдээ Бурхан бидэнд өгсөн надад амийг өгдөг энэхүү сайн мэдээ миний бүхий л бодол санаанд нөлөөллийг өгөх үед юу болно гэж бодож байна. Сайн мэдээ миний амьдралын үзэл бодлын бүх хэсгийг захируул юу болох бол Ром намын 1:16-17 болно гэсэн үг. Сайн мэдээ миний дэлхий, миний ертөнц, миний бодол санаанд бүрэн эзлэх юм бол Ром 1:16-17 дээр гарч байгаачлан би сайн мэдээнээс хичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түнчлэн грек хүнийг аврах Бурханы хүч мөн. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичигдсэний адилаар Бурханы хүртээх зөвхт байдал нь сайн мэдээний дотор итгэлд хүргэдэг. Тэгээ надад урсан орж ирээд надаас урсан гарах энэхүү сайн мэдээ юудэчүүд, грекчүүд, ромчууд бүх дэлхийд хүрэх болно. Тиймээс Есүсийн хайр цуглан болвол бүх дэлхийн өмнө Бурханы бүтээл, Бурханы шинэ бүтээлийг хэрэгжүүлж байгаа чуулган юм. Ром 1:17-аас дахин харах юм бол зөвхт хүн итгэлээр амьдрна гэсэн байна. Сайн мэдээ бидний бодол санаанд нөлөөлдөг байх хэрэгтэй. Тэр сайн мэдээ бодол санаа үзэл бодлыг минь захирах тэр үед 1-р Коринт 1:18 дээр гарч байгаачлан загалмай бүхэгсдийн хувьд мунхаг зүйл боловч авралыг авч байгаа бидний хувьд Бурханы хүч чадал юм а гэсэн тэр үйл явдал бий болох байлна. Христ Есүс амьд оршин байна. Христ Есүс миний үзэл бодол бүхэл байдлыг эзлэн захирах тэр үед 1-р Коринт 1:24 харин дуудагдагсад буюу Юдеа грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. Бурхан биднийг дуудахдаа амьдрах маань өөрөө ерөөл болдог тийм нэгнээр дуудсан. Бид Христийн дотор байхгүй бол амьдрах маань өөрөө хараал. Харин Христийн дотор байдаг нэгний хувьд
бидний бүтэлгүйдэгч ерөөл, өвчлөлч ерөөл, сул талмынч ерөөл, бүх зүйл минь ерөөл болдог. Харин аврал хүлээж аваагүй нэгэн амьдрах нь тэр амьдрал нь тэр чигээрээ одоо тамийн сүдэр дотор байх болно. Бурхан биднийг дуудахдаа эмэгтэй үр удам болох Месиа Христийн дотроос дуудсан юм. Тэгээд тийм хүнийг амлалтын гэрээний хувьдах ерөөл гэж хэлдэг байгаа. Амлалтын гэрээний ерөөлийг хүлээж авсан хүн өөрийнхөө бодол санаа үзэл баримтлал Есүс Христийг суулгасан бол үргэлж одоо сатантай сүнслэг тэмцэл хийж могоон толгой гიშгдэг нэгнээр амьдардаг. Есүс бол Христ. Би Есүс Христтэй хамт ажиллах болно. Би Есүс Христтэй хамт алхах болно. Би Есүс Христийн дотор, Бурхны түүхэн дотор, Бурхны ажлын дотор байж Бурхан надаар дамжуулан ажиллах болно. Тиймээс үргэлж ямагт Бурхны хүүхдийнхээ статусын дотор хөдлөхгүй, ганхахгүй. Хоосон дэмий, нохоо мэд үг ярианууд үг яриаг амаасаа гаргалахгүй чи дуугаа байж Бурхны ажиллахыг харах тун. Юу идэх вэ, юу уух вэ, өмсөх вэ гэдэг энэхүү одоо асуудал дотроо л бүү тэмцэлдэн зөвхөр. Амьдарч байгаа нь ерөөл болдог, бороо байдаг хүнээр амьдрах тун. Тэгэж гэмээр бид ийм суур ерөөлийн эхлэлийг хүлээж авдаг. Эхлэл намын 12-ийн 2-3 дугаар эшлэлийг харвал Авраамыг дуудсан Бурхан эзэн би чамайг агуу үндэстэн болгоно. Би чамайг өрөөж алдар нэрвэгчийн агуу болгоно. Чи ерөөлийн үндэс болох болно гэсэн. Тиймээс бид амьдрах нь ерөөл гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй ингээд сэтгэл давчдаг асуудлууд ирж байгаа боловч амьдрч байгаа минь ерөөл гэдгийг хүлээн зөвшөөр. Бурхны одоо товлсон цаг гарсаагүй ирэх болно. Эзэн бол Христ, амьд оршигч Бурхны хүмүүс. Үхлийг ялаад дүхлээс амьлаж ариун сүнсээрээ өөртөө хамт амьдардаг хүмүүстэй хамт алхана гэж амласан Бурхны ажил Яхова ирээ хангагч эзэн гэдэг тэр нэрээрээ бүгдийг бэлдэх үед тэгээ бид гайхамшигын цаг хугацааг туулах болно. Амлалтын гэрээний ерөөлийн дотор амьдрагчид ирдэг төлөөлөхүйц ерөөл нь 1-р Петр 2:9 дээр юу гэж хэлж байгаа вэ гэвэл та нар бол сонгогдсон угсаа хаант дахилж ариун үндэстэн гэж байгаа төлөөлөх ерөөлийн талаар гарч байна. 20-р Коринт 5:20 дээр бид Христийн одоо төлөөлөх Бурхны ханчлалын элчин сайдаа гэсэн байгаа. Тиймээс бидний одоо энэ амьдралд минь итгэл дотор байгаа бидний хувьд дуурсагдах ерөөл өгөгдөх тэр товлсон цаг гарцаагүй ирэх болно. Эвэс 1:8
дээр гардагчлан ариун сүнсний хүч чадал та нар дээр ирэх үед та нар энэ дэлхийн 237 улс үндэстэнд диаспора илгээлтийг хийх болно гэсэн байна. За өнөөдөр манай чанн нь Мьянмагийн 2 Мьянма эмэгтэй дагуулад ирсэн байгаа. Пан Сангнёр ахлагч туслаж байгаа гин өгч байгаа гин. За Вьетнамд уулзсан байгаа бас нэг шин дагалдагч Солонгос руу ирсэн байгаа. Бидний чуулганаар дамжуулан Бурхны хийж байгаа ажлыг хэрвээ та харж байгаа бол энэхүү ажилд миний үлдээх тэр урал бүтээл юу вэ гэдэг дээр анхаарах тун. Чуулганаа огтхонч бодохгүй ганц өөрийгөө л амьтаа байлгах гэж амьдрах нь Бурхныг гуниглуулдаг. Бид эмэгтэй уруудан болох Месиа Христээр дамжуулан биднийг гэм нүгэл хэлс дотор өгсөн байгаа биднийг амьлуулсан байтал бид энэ дэлхийн ёс жаяг харанхуйн хүч чадлыг даган амьдарсаар байх гэж юу? Үнэхээр дуурсагдахаар ерөөлийг Бурхан надад өгөх тэр боломжийг үл олгон ийшээ тийшээ холброн явах нь итгэлийн бос зүйл юм. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа үе олон илгээлтийн эзэдийн дундаас сайн мэдээгээ ч ойлгохгүй илгээлтэнд явсан байгаа илгээлтийн эзэдийн алдаа нь юу вэ? Тэд сайн мэдээг сайн мэдээний үн цэнгүй болгож байна. Есүсийн дэлхий дээр биднийг аврахаар ирэх үед Есүсийн хамгийн том Есүсийг эсэргүүцдэг дайснууд нь фарисеучуд хийгээ юудэчуд байсан. Иерусалим чуулган тэр чигээрээ Есүсийн дайсан байсан шүү дээ. Есүст дайсагнаж байсан. Тэгээд бид тэр том хэмжээний эрх мэдэлд зүгээр чирэгдээд явж байна. Загалмай хатчихсан бол тэрийг чуулган гэж эндүүрээд сүнсээ очиж бүх хэмлүүл энэ дэлхий дээр аврагдах өөр нэр түүнээс өөр өгөгдөөгүй гэж Юэс 5:4-12 дээр хэлсэн байтал Есүс Христ гэдэг тэр нэрийг бүхнээс дээгүүр тавихгүй хэрнээ би Есүс Христ их гэж явдаг хүмүүс. Намайг хуурдаг өөрийн минь бодол санаа энэ дэлхийн ёс жаяыг дагахад хүргээд үхэл рүү биднийг удирцаар байна. Харин Бурхан өнөөдрийн Библийн хэсэг дээр хүн өөрөөс нь урамна гэдгийг мэдэж байсан хэрнээ түүнд түүнийг та хамт дээгүүр өнгөрөх зоогийг идэх тэр ерөөлийг түүнд зөвшөөрч байгаа биш гэж юу? Тиймээс үнэхээр алхаж байгаа газар болгондоо Голготын толгойд дээрх Есүсийн хайрыг мэдэрдэг нэгэн болохыг гэрөөе.
Өнгөрснөө мэддэг нэгэн одоодоо амьдардаг. Өнгөрснөө мэддэггүй нэг нь одоо би яаж амьдрах ёстой вэ гэдгийг мэддэггүй. 더러운 사탄의 감정을 가지고 자신을 광명한 천사로 가장하여 Сатаны сэтгэлийн дагуу өөрийгөө тэнгэр элчийн дүрд хувиргаад энэ нулимстэй итгэгч шиг л амьдардаг байгаа. За материйн нулимс гэж үг хэллэг байдаг. Тэр нь болохоор уралдын нулимсийн талаарх зөвлөл байдаг. 사람 살리는 그리스도 그 영을 체험해 보시기를 축복합니다. 그래서 여러분 근원적인 축복을 가지고 Тиймээс суур өрөөллийг аваад 능력으로 인생의 여정을 살아야 자신과 영적 Христийн хүч чадлын дотор амьдарч байж өөрөө өөртөө хийх сүнслэг тэмцэл боломжтой болдог. 백머리를 깨뜨리는 여정이 없으면 절대 여러분 가는 길에 다 공중 권세에게 잡히게 됩니다. 백머리를 깨뜨리는 근원적인 축복을 가진 사람만이 이정표가 펼쳐집니다. Сатааны толгойг бисгэх шиг сүнслэг тэмцэл хийдэг нэгний хувьд л Бурхны тэмдэг одоо харагдаг байгаа. Паула чи зоригтой бай. Чи Ромыг үзэх болно. Чи Есүс Христийн нэрээр амийг одоо байгаа газартаа дамжуулж байсан шигэ Ромд ч мөн үүнийг дамжуулах болно гэсэн тэр ерөөл таних ч бас байгаасаа гэж юрөөж байна. Тэгэж гэмээн бүх бүлийн боломжит ерөөл та бүхэнд өгөх болно. Есүс чухал зүйл хэлчихэд үүнийг хиндэж хамаагүй хүнд битгий хэлээр гэсэн. Мойсе болон Илия бас Есүс сайн уулан дээр үзэгсэн талаарх юм байна. Тэгээд тэр үйл явдлыг хинэж битгий хэлсэн байгаа. Яагаад гэвэл тэр яриаг ярих орвол Илиягийн тухай ярих хэрэгтэй бол Мойсегийн тухай ярих болно. Харин залбирлын дараа одоо зөвхөн Есүс л үлдсэн байсан гэсэн байна. Бид ч гэсэндээ одоо зөвхөн Есүс одоо надад үлдээгүй байх юм бол нэг их сайн хүнээр, сайхан сэтгэлтэй хүнээр амьдрах гэж л хичээдэг. Тэгэл нэг завхаарч байгаад одоо баригдсан хүн байх юм бол энэ ч одоо завхаарч байна штэ гэд тэ нэг хүмүүст хилээд ч юм уу нэг ингээ мэдэгдээд тийм нэгэн болно. Тэгээ ховж зөөгөөд шудраг ёсыг сахиулдаг хүн хүмүүсийн амьдралыг ярмын цэрүү сахиулдаг хүн болоод тэгээд хүнийг үхэлд хүргэдэг хошуутай нэгэн болдог байгаа. Харин зөвхөн Есүс төвлөрдөг нэгэн тийм зүйлд одоо төвлөрдөггүй байгаа. Бурхны ажлын дотор Бурхан хийхийг харах болно. Тэр эмэгтэй эцэст нь Бурхантай уулзсан шүү дээ. Үнэхээр би Бурхны түүхэн дотор байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөрийн одоо бодол, санаа, үзлээ үгүй болгоосаа гэж хүсэж байна.
Миний одоо санаа, бодлыг, үзлийг бүхэлд нь эзэмшдэг сайн мэдээний мэрэгэн ухаан байх үед бид энэ дэлхий дээр хэрэгтэй бүхнээ эзэмших болно. Бид Бурхны хүч чадлыг авсан хүмүүсийн хувьд бидний төлөө Бурхан миний өнгөрсөн ирээдүйн бүхий л зүйлийг аль хэдийн загалмай дээр гүйцэн дуусгасан. Тиймээс Христ Есүсийн дотор шинэ бүтээл болсон. Тэгээ амьд байгаа нь ерөөл болдог нэгэн. Хоёрдугаар Коринт 5:17 хэрв хэн нэгэн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн харагтан хуучин юмсан өнгөрчөө шинэ болсон байна. Христийн дотор өдөр болгон шинэ болох. Тэгээ бидэнд шинэ бүтээл гэдэг ерөөл одоо бий болсон байгаа. Ирээдүйг амьдруулдаг тэр талант, авьяас чадвар. Тиймээс бид ямар ч тохиолдолд амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Тэгэж гэмээн Эхлэл 12:3-аар Бурхан бидний амьдралыг хамгаалдаг байгаа. Чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагч нэгнийг би харах болно. Энэ газар дээрх бүхий л үндэстэн чамаар дамжуулан өрөөгдөх болно гэсэн байна. Ямар ч энэгээр нөгөө нэг манай цэцэрлэгийн хүүхдүүд музикл хийсэн юм байна. Тэгээд энэ дэлхий дээр нэрээ тэгж хийж чадах цэцэрлэгийн хүүхдүүд баг байхгүй шүү. Тэгээ үнэхээр өрөөгцсөн хүүхдүүд тэд нар бүр үгээч мартахгүй хэмжээний тэм чадвартай болсон хийгээд та бүхний сайн мэдээний хамтрагч болох гоо тэд одоо мөрөөдөд байж байгаа манай цэцэрлэгийн хүүхдүүд. Нэгдүгээр ангийн нэг хүүхэд над дээр орж ирээ, маасны хүүхэд надад орж ирээ гэнтгээ пастор мөнгө байгаа юу гэдэг. Гэснээр надад 10,000 вон өгсөн байгаа. За юу гэж байгавал миний одоо намайг одоо халамжлагч болё гэсэн санаа шүү дээ. Тэг үнэхээр гайхсан би. Тэ нэг хүүхэд хажууд ирэхэд үргэлж ингэж бэнтлээд өөрөө мэдээд хүзөөгөө баг миний өмнө тавиад байдаг гинэ.
тань санхүүгээр одоо туслагч одоо байх гэж одоо ингэж тийм мөрөөдөлтэй хүүхдүүд ч байгаа. Одоо бэлтгэж байна. Юу прокурор, доктор, сайд болохоор 움직이지 않는 그런 투기들이 일어나는 복음의 발자취를 남기기 위해서 생을 거는 그런 투기들이 드디어 예수 사랑교회에 시작됐습니다. сайн мэдээний уулмөрийг үлдээхийн тулд амиа өөхөд бэлэн шин үе өнөөдөр энэ чуулган дотор боожиж байна. 그리스도의 복음과 예수 그리스도를 전파하는 영세대들 Рав намын 16-25-д нь ертөнцийн суурьаас өмнө нууцлагдсан байгаа Бурхны талаах мэдлэг нь өнөөдөр бидний чуулганы одоо үр хүүхдүүдэд дин дээр өгсөн байна. Тиймээс Библиэдх Йосепийн мөрөөдөл эхлэж Мошегийн үзэгдэлч Бурхны үгийн дагуу биелээ олж Самуэлийн залбиралч тэг хоосон үлдэхгүйгээр биелэлээ олж байна. 그래서 평생에 전도와 성경 그 구원 사역에 초점을 맞추고 진행되어지는 저들의 이름은 영원한 생명록 책에 기록되게 됩니다. Тиймээс тэдний нэр Бурхны номонд тэмдэглэстэй бий. 그래서 저는 요한계시록 2장 20 Илчлэл 2:20 Эдлэх гэж би зовлонгуудаасаа бүвэ. Үзэгтэн диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт 10 өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд би чамд амийн тэтмийг өгнө. Амен. 사탄의 역사 속에서도 목숨과 생을 걸고 한 생에 영적 전쟁의 전사들이 일어난다. Тэ амиа одоо үл хайрлах тэ сүнслэг цэргүүд гарч ирсэн тухай ярьж байна. Өнөөдрийн Библийн хэсэг дээр Есүс сайлдахдаа тэнэ дээгүр өнгөрөх баярыг хаана бэлдэх талаар Есүсээс шавнар нь асууж байгаагаар эхэлж байгаа. Дээгүр өнгөрөх баярын бэлтгэлийг аль хэдийн бидний бурхан эцэг бүтээгч бурхан биднийг аврахын тулд цорын ганц хүүгээ өгсөн байгаа. Тэр бүтээгч бурхан аль хэдийн бэлдээд тавьчихсан байсан. Үүний адил бидний амьдралын бүхий л аян замныг бурхан аль хэдийн бэлтгэсэн байгаа. Тиймээс үл эдгэх өвчин, сэтгцийн өвчин, сүнслэг өвчлөл, нууцлаг асуудлын өвчлөл, идэж уух юу өмсөх вэ гэдэг талаарх санаа зовлтууд, аль эсвэл санхүүгийн асуудлууд ийм зүйлүүдэд бүү хүлэгд. Ийм зүйлүүдэд бүү баригд бүү хүлэгд. 사는 것이 복이 되는 자는 하나님이 다 준비해 놓으셨다. Амьдрах нь ерөөл байдаг хүмүүсийн бүх зүйлсийг бурхан өөрөө бэлдсэн, аль хэдийн бэлдсэн байдаг. За би нэгэ харцгаая. Бурхан таны бүхэл асуудалд аль хэдийн бэлтчихсэн.
Тиймээс жоохон хэрэглээ. Жоохон хэрэгэл. Тэгээ татгансан амьдралаар буй амьдр. 나한테 하나님 말을 쟁쟁거리거나 찌질하지. Өөрөө өөртөө хэлээрэй. 여러분은 다 예배로 다 준비해놨기 때문에 여러분이 가장 하나님의 형상대로 사는 거예요. Бурхан аль хэдийн бэлдсэн байгаа учраас бид зүгээр л Бурханы дүр төрхийн дагуу амьдрахад болно. 그런데 Өгөхөөр бусдад өгөхөөр дүүрдэг нэгэн байна. 그게 하나님의 형상이에요. 마귀는 뭐냐? 가지면 안 내놓는다. 이게 마귀고. 그래서 가지면 안 내놓는다. 이건 이제 사는 게 저주예요. 가지면 준다. 이게 아니에요. 없어도 Тэгээ би одоо байвал өгөх биш, байхгүй ч байсан өгөх гэдэг сэтгэлтэйгээр 이게 비밀입니다. 우리는 여러분 이미 아무것도 없이 태어났는데도 지금 여러분이 옷을 지금 몇 벌이나 갖고 있어요. бид нар түрүүхдээ угаасаа юу ч байгаагүй төрсэн хэрнээ одоо та хэдийн ширхэг хувцастай байгаа вэ? 사람들이 지금 Тэгээ нүг нүцгэн төрчүүд бид үнэхээр дэндүү олон юмтай байгаа юм шиг санагдахгүй байна уу? 공급해 주시고 역사하시고 Иймхүү Бурхан биднийг өрөөж, тэгээ Бурхан биднийг хангаж одоо хүртэл удирдах ирсэн. 모든 것을 우리의 하나님은 준비해 놓으셨다. Яхова ирээ гэдэг үг нь эзэн хангадаг гэсэн утгатай үг байгаа. Хангадаг эзэн бидний бүхэл зүйлийг бэлдсэн байгаа. Тэгээд дээгүүр өнгөрөх баярын цаг өнөөдрийн Библийн хэсэг дээр хаана бэлтэх вэ гэж дагалдагч нар асуух үед Есүс та нар очоод тосгонд очоод варта ус аваад явж байгаа хүнийг дагаад яв. Тэгээд тэр хүнийг дагаж яваад тэгээд тэрний өрөө үзүүлнэ. Тэр өрөөнд очоод шалгаад ирээ гэж. 유월절을 예배로 집니다. 하나님의 아들이 우리에게 던진 모든 메시지는 그대로 성취된다. Бурхны одоо бидэнд өгсөн байгаа бүхий л үг өнөөдрийн Библийн хэсгээр гардагчлан яг тэр чигээрээ биелээ болдог байгаа. 그리스도만이 길이요 진리요 생명이라고 말씀하신 그 말씀은 그대로 하나님이 역사하신다. Есүс Христ бол зам мөнийн амь гэж хэлсэн байгаа. Тэр үг нь яг тэр хэвээрээ биелэгдэхээр Бурхан ажилдаг. Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд өөрийнхөө дотор байгаа буцрам үзүүлсийг Есүс Христийн нэрээр хөөн зайлуулах үед тэр нь зайлах болно. 그리스도의 권세로 너를 Христийн эрх мэдлэр миний зүрх сэтгэлийг булаадаг сатаныг хөөх үед тэрээр юу ч хийж чадахгүй хөөгдөх болно. 이렇게 예수님이 하신 말씀은 다 똑같이 사실적으로 확인합니다. 그래서 여러분은 Есүсийн айлцсан үг яг тэр чигээрээ биелээ болдог. Тиймээс бид үгийг хүлээж аваад яг тэр үгийн дагуу амьдрах үед Бурхан дэмжлэн эдгэж ажилдаг байна. 그래서 여러분 장소와 방법을 Есүс өнөөдрийн Библийн хэсэгтээ ч гэсэн газрыг болон бас аргыг бүгдийн нэг бүрслэн зааж өгсөн байгаа. Тэг бүхий л одоо бүх хүндрэлтний авралын төлөө дээгүүр өнгөрөх баярын хураг болсон тэр Есүс Христ бидний аврагч мөн. 노예에서 빠져나오는 길은 6월절 어린 양 피를 바를 때 가는 것입니다. Сатаны болчлоос сугран гарах арга зам бол дээгүүр өнгөрөх баярын хурагны цусыг түрхэх үед боломжтой юм. 너희를 지배하고 있는데 그 바로 왕은 6월절 어린 양의 피를 바를 때 항복한다. Энэ дэлхийн бурхан биднийг дээгүүр өнгөрөх баярын цусны хурагны цусыг бид түрхэх үед энэ дэлхийн бурханы ажил нурган ундаг.
энэ дэлхийг харанхуй хүчиж хүмүүсийг болжлохоос өөр зүйл бий тул дээгүр өнгөрөх баярын хурганы цусыг 사람에게는 애굽에서 탈출할 수 있다. өөрийнхөө тотхон дээр түрхсэн хүмүүсэл Египтийн болчлоос сугран гарах боломжтой юм. 6월절 어린 양과 오늘 가룟유다에 대해서 여자의 손 메시아 그리스도의 비밀을 몰랐던 가룟유다. Скретийн Юдас нь Есүс эмэгтэй урд бол Есүс Христийн нэрний нууцыг бүрэн ойлгоогүй улмаас энэ дэлхийн бурхны урад таталтыг хүлээж аваад сатанлаг зүйлсийг хийхэд хүрсэн. Харин бидний дотор бол эзэн бол Христ амьд оршигч бурхны хүн гэдэг итгэлийн өчлөл нь байсан. Яг нь мэдрээгүй байсан байж одоо амьдралдаа тийм туршиж мэдрээгүй байсан байж болох юм. Тэгээ одоохондоо мэдрэхгүй байгаас ч тэр нэрийгэнд итгэж үнэхээр их дуудаасаа гэж хүсэж байна. Тэгээ нэг өдөр бид тэрхүү нэрний гайхамшигыг мэдрэх боломж ирэх болно. Иймээс л эмэгтэй уруудам гэж байгаа юм байна шүү дээ. Тиймээс түүнийг эмэгтэй уруудам гэж дууддаг юм байна шүү дээ. Тэр Есүс Христ Библийн дагуу үхээд амьлаад тэгээд тэрээр дахин ирнэ гэж амьдсан юм байна. Харин Скретийн Юдас болохоор эзэн бол Христ амьд оршигч бурхны хүн гэдэг энэхүү үгийг итгэлийг хэлээгүй үтгэлийн хүчлийг тиймээс үхлийн хаалгыг дийлэж чадаагүй улмаас түүнийг Есүсийг бурхан гэж хүлээн зөвшөөрөхгүйгээр Есүсийг нэг юм сайн хүн мэт хүлээн өөртөөгөө адилтгаж үзсний улмаас энэ дэлхийн харанхуйн эрх мэдэл татагдан бодол санаа нь тэр чигтээ сатааны нөлөөлөлд орсон байсан байгаа. 자신의 사상 전체에 흑암이 지배하고 있었다. 그러나 나머지의 제자들은 주는 그리스도시요 살아계시고 Эзэн бол Христ амьд оршигч бурхны хүн гэдэг үгслийг харин бусад дагалдагч нар нь хэлсэн, өчсөн байгаа, итгэж өчсөн байгаа. 어디서 어느 장소에서 어느 집에서 어떻게 하나님이 먹고 자고 해줄 것까지 다 예비를 그래서 지금 여러분들이 좀 이상한 집에 살아도 집구석이라고 하십니다. 하나님이 진짜 저를 강조하거든요. 제가 여러분 저 박천 청계산 밑에 Таныг гэртэл ярьж өгье. Та би нэг хөдөө нэг темпернүүдийн үхэр гахаад хичээдэг нэг тэр ууланд барыг юм хөдөөний газрын бохорт амьдарч байсан байгаа. 그래서 지하수를 들으면 그 소돼지 그 오줌물이 나오는 주방도 없어요. 방도 없어요. 창고에다가 방 하나 들여놓고 거기다가 가스레인지를 넣어놓고 그냥 방 안에서 그걸 계속 제가 집구석 맨날 아이 부러웠어.
Тэр нөгөө нэг юм яг уусчаад нэг төвийн устаж холбогдоогүй тэр газараа би дандаа нэг тэр газартаа дургүй байсан байна л та. Тэгээд өнгөрсөндөө бүр одоо байгаад амар богоо гэд бүр дургүй хүрээд дандаа юу ч хэлсэн нэг мө гэрийн мухар гэл дандаа тэр дандаа ингээд гэрээ ингээд ер нь жоохон юм хараасан байдалтай л амьдэрдэг байсан юм шиг байна. 결국은 불도 못 지피고 사람도 못 죽이고 이게 무슨 꼴이냐 내 인생에 아이 더러운 집구석 이랬는데 За тэгсэн чинь нэг өдөр би үгүй болиё гэж шийдээд за энэ бол одоо мөнхийн тэнгэрийн газар энэ одоо миний байгаа газар одоо бурхны хаанчлал гээд залбирлаар ингээд бодлоо өрчүүлсэн. Тэгсэн чинь манай одоо чаннооны нэг орон сууцнд орох хэрэгтэй болсноо тэрэн дээр намайг оруулсан. Анхны одоо оршин суугчаар намайг оруулсан байгаа. Пунчон гэдэг газарт. Тэгээд 30 нөгөө нэг юм пён гэдэг чинь монголоор ойролцоогоор 900 м квадрат орчим байхгүй юу? Сэтгэл хичнээн сайхан байсан гэж. Би чаннооны миг ерөөсө сэтгэлээс холддоггүй. Учир нь тийм. Зөвхөн пастортай төвтэйгээр хичнээн жилийн туршид намайг янз бүр болсон бүхэл үе шатад намайг энэ хүртэл дагаж ирсэн байгаа. 우리 장로님이 돈 빌려주면서 교회 성도들을 많이 모으려고 얼마나 애쓰다가 사기를 Чаннооны нэг зөвлөндөө хүмүүс ирүүлэх гээд хүмүүс туслаад хүмүүс мөнгө зээлүүлэл хичнээн удаа увирдуулсан гэж бодож байна. Хүмүүст. 침묵하며 복음으로 가게 되어지는 이 여정 속에 하나님이 많은 응답들을 주십니다. Харин тэгсэн хэдий ч тэр чимээгүй одоо итгэл дуулууртай байсан тэр итгэлийг нь бурхан үнэхээр түүнийг өрөөж олон талаар түүнийг өрөөж байгаа би бас харж байгаа. Эзэн бол Христ амьд орчиж бурхны хүмүүс. 그 여정이 여기까지 왔는데 결국은 갈보리산 십자가 나를 대신하여 죽으신 그분을 지나가게 됩니다. 감람산에 부활하신 하나님의 그 천명의 미션을 내가 가슴이 품게 됩니다. 마가다라 땅에서 오로지 예수는 Малхын дэврийн өрөөнд зөвхөн Есүс бол Христ гэдэг тэр үгэн дотор байсан хүмүүс 50 дахь өдрийн Пентекостийн баярын өдөр Бурхны ариун сүнсний одоо ирэлтийг үтсэн байгаа. Тэгээд тэдний одоо махан биеийн хүч чадал санхүүгийн өрөөл бэлэг авьяасын өрөөлөөр дамжуулан дэлхийн илгээлт гэдэг Бурхны ажлын дотор орсон билээ. 이제는 나의 목숨보다도 사도행전 1장 8절을 내 영혼 속에서 절대 빼앗기지 않는 이 하나님의 권능을 갖게 되었다. Амнаасаа ч илүү хайрлах 9:1-ийн 8 дахь алсын харааг хүлээж авсан. 온 나라에서 온 사람들이 얼마나 귀하게 보이고 얼마나 멋있게 보이는지 진짜 이건 하나님만이 아실 겁니다. 237 5천 미종족의 그 시스템
삶을 우리들에게 맡겼다라는 이 사명에 너무너무 우리 눈물이 나는 겁니다. 진짜. I'm really broken over this mission given by God because of this Revelation 5. 그 속에 예수 사랑 교회 그릇되기 다른 자, 남길 자, 이걸 위하여 지금 국가가 존재하고 움직이고 있다는 걸 알게 됩니다. Тэгээд үлдгэсэд тэг хойч үеэ үлдээхийн тулд хөдлөж байгаа учраас үүний төлөө бүх одоо улс минь улсыг бурхан хөдөлгөж байна. 믿음으로 아벨은 가인보다 더 Еврей номын 11:4 итгэлээр Абель Каиныхоос илүү дээр тахилыг бурханд өргөснөөрөө зөвхт нэгэн гих гэрчлэлийг хүлээж авсан гэсэн байна. Энэхүү гэрчлэлийг бид хүлээн авах хэрэгтэй. 저가 분명히 가인에 의하여 살인으로 죽었으나 그 믿음만은 오히려 하나님의 나라에서 이 땅에서도 그 가인의 역사는 시작되는 것이다. Abel was killed by Cain, but then by faith he was commanded as righteous in God's heaven. 여러분 6월절 어린 양의 피진사를 지냈기 때문에 영원한 생명을 얻게 됐다 이 말이에요. It means that he had this atonement of the blood of the Passover, so he received Дээгүүр өнгөрөх баярын цусан дахлыг өргөсөн учраас 문제를 해결할 영원한 итгэлийн гэрчлэлийг хүлээж авсан байгаа. Миний амьдралын бүх хэл асуудлыг шийдэхээр энэ дэлхий дээр ирсэн байгаа эмэгтэй хүмүүстэн болох Месиа Христийн тэрхүү хувцсыг бид өмсөх болно. 이것을 우리 예수 사랑교회가 갖게 됩니다. Тэгээ бид гим нүглийн эрх мэдлийг нураах тэрхүү эрх мэдлийг хүлээж авцгаасан. to save Isaac. So God prepared this land. 번제로 드려져야 되는 자기의 운명의 전 하나님이 수양을 대신하여 살려주십니다. So we are bound to offer stuff as a fun offering because of this calamity. 예수 여자의 후손 메시아 수냐 어린 양 이걸 6월절 이걸 전부 다 누굴 말하느냐 예수님을 말씀하십니다. Тэгээ дээгүүр өнгөрөх баярын хураг. Тэн хэний тухай хэлж байгаа вэ гэвэл Есүс Христийн тухай хэлж байгаа. 예수님이 우리를 대신하여 내 아들 이삭을 살리고 나를 살렸다라는 것을 아브라함이 믿었다 이 말이에요. 그 당시에도 Тэгээ Есүс миний одоо төлөө 그래서 아브라함은 용팔 사슬 속에 살지 않았다. өөхөх ёстой байдгийг тэр цаг үед ч Авраам мэдэж байсан. 이미 수천 년 지난 후에 오실 메시아 그리스도를 믿으셨다. Авраам тэ хэдэн мянган жилийн дараа ирэх Месиа Христэд итгэж байсан. 그래서 용팔 사슬을 우리 예수님이 설명하신 다음에 요한복음 56장 Иохан номын 8:44 дээр одоо тэр сатаны одоо үр хүүхдүүдийн талаар тайлбарласныхаа дараагаар Есүс өргөжлүүлээд Иохан 8:56-г 용팔 사슬로 살지 않고 хэлсэн байгаа. Та нар эцэг болох Авраам ч гэсэн миний ирэх одоо үеийг хүлээн баярлан байсан гэж бичсэн байна. Иохан 8:56. 아브라함은 예수님이 바로 6월절 십자가에 못 박혀 대신 죽을 것을 볼 것을 즐거워하다가 보고 영원한 생명이 여자의 후손 창세기 3장 15절 속에 그 어른 속에 있다라는 것을 알고 기뻐하여야 하니라. Your Father, for me to thought of seeing my day, my death on the cross, this human by the salvation of the Gentiles. 이런 것을 소유한 사람은 의식주에 걸려들지 않습니다. Тэгээ энэхүү итгэлтэй байгаа нэгэн юу ууж идэх вэ гэдэг асуудалтай бүдэрдэггүй. 여러분, 비밀을 가진 사람은 Энэ нууцыг мэддэг нэгэн 풍습을 쫓거나 공중문 제자분들을 따라가지 않습니다. энэ дэлхийн ёс чаягийг даган амьдардаггүй. 예수님을 배신하지 않고 교회를 배신하지 않습니다. Есүсээ сурахгүй, чуулганаа сурахгүй. 이게 여러분 비밀입니다. Энэ бол нууц. 그래서 오늘 모세는 강한 길을 가는 여정 속에
희망과 소망 중심으로 가는 이유는 뭡니까? Was the Moses during his life in the wilderness, he kind of had his life standard on this tabernacle on time. 유월절을 잊지 않는 Never lose all of the house. дээгүүр өнгөрөх баярыг мартахгүй. 네가 애굽 땅에서 종살이했던 것을 기억하라. House reminds us our slavery. Дээгүүр өнгөрөх баярыг одоо иргэн санах баяр бол Египтэд боочлогдож байснаас иргэн санахын тулд өгөгдсөн байгаа баяр. 하나님의 준비가 있었어. Сүлд тэд бурхны одоо өгж байгаа хоол хүнс манна болон бүдэн шуу гэх бурхны хоол хүнс бэлтгэлүүд байсан байгаа. 최권세가 여러분 엄습해 오고 정말 여러분 무시무시한 흑암이 막 덮쳐버리네. If you're gonna have your life standard on this tabernacle, you will be powered by big darkness. 여러분 사탄은 여러분을 사탄은 절대 못 이겨. Remember, you cannot be this. 여러분 안에 그리스도를 가지면 사탄은 여러분을 건들지 못하는. Бид Христийг өөрийнхөө дотор байлгах үед сатан биднийг оролдож чадахгүй. 하나님 떠난 문제가 그리스도로 해결되어지기를 축복합니다. Тэгээ бурхнаас холдсон байгаа бүхий л асуудал чинь Есүс Христээр дамжуулан шийдвэрлэгдээсэй хэмээн өрөөж байна. Тиймээс бид Есүс Христийг хүлээж авах юм бол 1-р Коринт номын 3:16 дээр галтгчлан бурхан тэр хүнийг өөрийнхөө ариун сүнсээс сүм болгоод түнтэй мөнхөд хамт байх болно. 그래서 여러분 생각 속에 그리스도의 영이 나와 항상 함께 계십니다. 내 사상 전체를 세상 것으로 지배당하지 말고 온전히 하나님의 것에 지배를 당하게 해서 Өөрийнхөө бодол санааг энэ дэлхийн зүйлсээр 그러면 은혜와 진리가 여러분 몸에 захируулалгүй 되는 것입니다. Есүс Христээр захируулах тун. Нэгүсэл ба үнэн дүргэгдэх болно. Бурхны нэгүсэл тантай үргэлжлүүлэн хамт байх болтугай. 오늘 결정적인 순간에 복음을 막는 사람이 되지 않기를 축복합니다. Шийдвэрлэх мөчөд сайн мэдээг хаадаг нэгэн болохгүй байгаасаа гэж өрөөе. 결정적인 순간에 가인은 Шийдвэрлэх мөчөд Каин сайн мэдээг хаасан байгаа. 창세기 4장 10절에 Эхлэл 4:7 дээр гарцаагаар хэлэхдээ 죄의 소원은 네게 있으나 너는 гэм нүглийг одоо хаах захирах эрх мэдэл чамд байсаар байтал чи цаарсангүй гэж байна. Эхлэл 4:7 дээр хэлэхдээ чи сайныг үйлдвэл хэрхэн толгоогоо гудаалгах бэ? Сайныг үйлдэхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь отож байна гэсэн байна. Тиймээс чи харин гэм нүглийг захирах тун гэсэн байна. 아예 영원히 저주를 받는 자 뱀대가리 깨뜨리지 않는 자는 Өнөөдөр Библийн хэсэг дээрээс дахин харцгаая. Марк номын 이게 오늘 마가복음 14장 21절에 복음인데요. Марк 14:21 사는 게 재앙이요, 사는 게 멸망이요. 그 사람 사는 것 때문에 다른 사람도 죽는다. Хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин хүний хүүг бариулах тэр хүн золгүй ээ. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан билээ гэсэн байна. 무능한 자를 끝까지 부득이에 빠지시고 그리스도 하나를 모르는 저주받은 인생이 Тэгээ бид итгэл Есүс Христийг мэдэхгүй бол энэ хүн одоо хараагцсан амьдрал байх болно. 확실히 우리 몸속에 지금 예수님의 제자들에게 각인시켜줄 겁니다. Дээгүүр өнгөрөх баярын хураг болох Есүс Христийг өнөөдрийн үйл явцаар дамжуулан тэдний зүрхэнд суулгаж байна. 안 맞는지 확인을 하라는 거예요. 그래서 받아들이는 자는 사는 것이 복된 것이고 받아들이지 않는 자는 영원한 저주 가운데 가게 됩니다. 그래서 운명을 결정
된다라는 거예요. With this, we decide our fate. 창세기 3장 15절의 이 흐름을 못하면 운명이 비참해지는 거죠. Fail to follow streams of the 15, then you have this tragic fate. 창세기 3장의 이 저주, 그죠? 이 사건의 문제를 해결하는 분이 창세기 3장 15절에 It means that Jesus, the main figure of the 15, is the one who solved this. Энэхүү өнөөдөр гарч байгаа бүхий л үйл явдлын эзэн бол Эхлэл 3:15 дамлагдсан байгаа Иесус Христ байгаа. 영적인 문제로 다 휩쓸려 가지만 여기에 창세기 6장 14절에 은혜를 입은 자는 장래 구원의 방주를 입는다. And those who are swayed by this Nephilim from becoming the flesh, they suffer for all this incurable disease, but then those who have this faith, they receive this Genesis 6:14, and they'll get the ark of salvation. 모든 사람은 숨은 문제, 욕망의 발탑이 있다는 거예요. And all of humankind, they have this hidden desire to build this battle. 목사님처럼 욕심 없어요. Хүн болгоны дотор нууцлагдсан асуудлууд байгаа. Тэгээ магадгүй та пастраа би мөнгөнд дуртай биш ээ, би тийм шуналтай биш ээ гэх хүн. 제가 얼마 전에 За би саяхан нэг юм эмийн сангийн өмнө очив чинь 10,000 онд байсан юм шиг, гудамжинд байсан юм шиг байна. Тэрний хүн ингээ гიშгээд байж байгаа. This year I saw 1,001 the bill on the street, and someone kind of stacked up. 그래서 내가 옆으로 가서 아는 척 Би хажуугаар нь гарангаа. Ингээ би хаад ингээ мэддэг царай гаргаа. Хаа нэг газар харсан юм шиг байна гэд ингээ мэдлсэн чи зэрэг тэр нэг илээ. Нэг мөнгө гიშгсэн хөлөө бүр ингээд холдуулахгүй байгаа. 10,000 вон гიშгсэн хөлөө. 그리고 받았는데 그 받은 자리가 가짜예요. And later found that the bill was fake. За маташ 10,000 воноос болоод нөгөө нэг бүр ингэж бараг амиад явах гээд илээ. 이 욕망을 숨은 How dreadful our Хүний энэ дотор нууцлагдсан байгаа асуудал дээр хүсэл шунал гэдэг үнэхээр аимшигтай. 욕망의 발명감을 무너뜨리려고 하지 않고 버리려고 하지 않고 and God has prepared everything for us, but then we still don't believe this and try to kind of build another building. 그래서 하나님은 가라사대가 있는 거예요. 말씀이 있는 거예요. Because of this, God says, 너는 바벨탑 욕망의 저주에서 빠져나와라. Бабелийн самхаг дээр одоо хүсэл шуналаасаа сугран гар. 근원적인 축복과 대표적인 축복과 기념비적인 축복과 불완전 Тэгэх юм бол одоо бүх боломжгүй одоо хэний төвдөж боломжгүй тэр өрөөлүүд амлалтын гэрээний өрөөлүүдийг би бүгдийг нь өгөх болно. 6월절의 주인공이 우리의 문제를 다 해결해 주십니다. Тэг бурхан одоо Есүс Христ бидний бүхэл асуудлыг шийдвэрлсэн учраас 그래서 이사야 7장 14절에 보라 처녀가 아들을 낳을 것이요 그 이름을 임마누엘이라 하리라. тийм Исая намын 7:14 дээр харах тун хуу төрөх онгон мэсгүй хөхтэй болж хүү төрүүлэх болон түүний нэрийг Иммануэль гэж нэрлэе гэсэн байна. Матай намын 1:21 дээр ч гэсэн хэлэхдээ хүү төрөх болон түүний нэрийг Есүс гэж нэрлэл тэр өөрийн ард түмнийг гимнүүлээс намрах болно гэсэн. 23 тэ онгон мэсгүй хөхтэй болж хүү төрүүлэн түүний нэрийг Есүс гэж Иммануэль гэж хэл. Энэ нь бурхан бидэнтэй хамт байна гэсэн үг гэсэн байна. Эцэн бол Христ амьд оршигч бурхны хүмүүс. 요한복음 10장 40절 성경을 기록하는 자 예수께서 Иохан 20:31 дээр Библи бичигдсэн байгаа зорилго нь Есүс бол бурхны хүү Христ гэдгийг мэдүүлэхийн тулд мөн тэрхүү нэрээр дамжуулан хүн бүр амьтаа болохын тулд гэсэн. 사는 것이 복이 되는 자는 여호와의 이름을 Тэ амьдрах нь эрүүл болдог нэгний дээр
Яхова ирээ буюу эзэн хангадаг. Those individuals, the sacred Passover lamb, their lives becomes blessing. 여러분이 다니는 교회가 별것 아닌 것처럼 보이는 Магадгүй таны одоо явж байгаа энэ чуулганд юу ч биш юм шиг санагдаж болох юм. Church lightly. 거기에서 보면 여러분 Түүнд бүх хурд. You could just like this, and there's no medication. Хууртах юм бол эмчлэгдэх боломжгүй. 왜 들어와야 음부의 권세가 여러분을 Тэг чуулган гаднаас харахад магадгүй таны хэмжээрээр юу ч биш харагдаж магадгүй ч чуулган дотор байгаа нэгнийг үхлийн хадаг дийлдэггүй хийгээд бид чуулган дотор байж гимэн мөнхийн хаан Тэнгэрийн хаанчлалын түлхүүр өгдөг. Чуулган дотор бид байж гимэн эдгэрлийн өрөөлүүд бий болдог хийгээд чуулган дотор бид залбирч байж Христийн нэрээр гуйсан болгоно хүлээн авдаг. You build this tower of desire. 그 사람은 세계복음화를 체험하지 못할 When you receive this experience, the world evangelization, 천국의 문이 열려지지 않는 and how the doors cannot be 그리고 opened. 제자가 세워지지 않습니다. The person even how the Тэг чуулганы гадна 교회를 амьдрагч нэгний хувьд 여기에서 сайн мэдээний үт хаалгач нэгдэхгүй. Дагалдагчийн өрөөлж өгөгдөхгүй. you take this church lightly, but then please have this mindset on this church. 교회는 바로 세계를 살리는 것이 교회. Дэлхийд амийг өгөгч нь чуулган. 교회는 여호와의 일에 Яхова ирээ. Бэлддэг эзэн, хангадаг эзэн. Нэрийг хэрэгжүүлэгч нь чуулган. 주로는 세계를 혼탁하게 하고 타락하게 하고 마약적으로 만들어 버리지만 교회는 사람을 치유시키는 것입니다. Тэг чуулган бол амийг өгдөг. Энэ дэлхийн хүмүүсийг мансууруулан сүрүүлж оюун санааг нь булаадагч. 교회는 영원한 하나님의 나라를 연결시키는 And church connects us to the eternal kingdom of God. 세상에 가진 모든 물질들은 사람을 비참하게 하고 Энэ дэлхийн бүхэлд хөрөнгүүд нь хүмүүнийг 율법과 세상 종교가 илүү одоо амьдралын сүрэл рүү хөтлөдөг. 비교하여 다르게 여러분 깨달아야 됩니다. Сайн мэдээг зөвөр ойлгох тун. Religion, the gospel, and the gospel. 오늘 오늘 예배의 자리에서 Өнөөдөр энэ мөрөглийн байр суурин дээр 머무르는 것이 되기를 축복합니다. тэг бурхны нэгүсэлж хамт оршин тогтдог тийм өрөөлийг хүлээж аваасаа хэмээн 드리는 хүсэж байна. 잃어버리면 자신도 모르게 세상 모습을 쫓게 됩니다. If you lose the Holy Spirit to preserve his head, then you are bound to Бид сатааны толгойг бяцлах сүнслэг тэмцлээ орхигдуулах юм бол өөрөө ч үл мэдсэн байдалтайгаар энэ дэлхийн ёс жаягийг хөөдөг нэгэн болдог. 로마서 8장 9절에 Ром 8:9 дээр Паул анхааруулan хэлсэн байгаа. Хэрвээ нэгний дотор бурхны сүнс байх юм бол тэр хүн махан бие дотор байдаггүй хийгээд сүнсэн дотор байна. Христийн сүнсгүй хэн боловч Христийн хүн биш ээ гэсэн байна. 언제나 유월절 어린양의 피로 씻어야 합니다. So you should always cleanse this with the blood of Jesus that recurses in your life. 오늘 여러분 귀한 하나님의 말씀을 우리에게 주셨습니다. Бурхан өнөөдөр бидэнд тэр эрхэм нандин өгөө өгсөн байна. Тэгээ би арай Скратийн юудэс шиг биш юм бидтэй гэсэн тэр асуулт надад байх хэрэгтэй. 속에 나를 배신하는 자가 있다. Энэ дотор надаас урагч хүн байна гэвэл би биш ээ. One of you betray me, you should ask this question, surely not I. 가룟 자라는 나는 아니지요라는 말이 안 나오죠. Then Judas didn't have this question. 우리는 하나님 앞에서 나는 Before God, you should have this question. 나는 배신자의 길을 가지 않을 거다. I will take the path of the betrayer. 나는 교회의 중직자가 Тэгээ би биш. Би урагчийн замаар явахгүй. Би чуулганыхаа албан үйлчлэгч мөн.
Би чуулган дээр зарлагдаж байгаа зарлалтыг хоосон дэмий өнгөрөөхгүй. 다른 제자들은 나는 아니지요. 예수님 앞에 자기를 증명하고 던지죠. За дагалдагч нар тэр үедтэй ингээ бусад дагалдагч нар би биш үсттэй гэж Есүсээс асууж байсан ч Скратийн хувьд энэ зүрхэнд тэр асуулт гүнзгий байсангүй. Өөрийнхөө бодол, өөрийнхөө хэмжүүр үзэл санааны дагуу тэр сатааны удирдсны дагуу 아니지요가 아니라 소를 Есүсийг зарах хүчлээ эхлүүлсэн байгаа. 자기 자신에게 질문을 하나도 던지지 못한 태어나지 말아야 되는 사는 것이 복이 되는 자는 내가 무엇을 보아야 되고 내가 어떻게 살아야 되는가. 킹 데이비드 국제학교가 세워지는데 나는 무엇을 해야 되고 어떻게 내가 헌신해야 합니까? Before this King David being established, you should have this passion of what my role should be. 남이 되니까 여러분 누가 감각합니까? Are you sensitive because others make this devotion? 사는 게 복이 되는 자가 되기를 축복합니다. Амьдрах нь эрүүл болсон нэгэн байгаасаа гэж хүсэж байна. 오늘 우리 예수님께서 들려주는 오늘의 말씀이 여러분 영혼이 강하게 돼요. 하나님의 부르심을 받아 사는 것이 복이 되는 자. Үнэхээр эсний үг таны зүрхэн дотор сүрлэгдэж 언제나 하나님 앞에서 질문을 던져서 올바른 여호와의 일의 축복을 받아 누리겠다는 절대가 있기를 예수 그리스도의 이름으로 축복합니다. тэ үнэхээр үргэлж эзэн хангадаг Яхова ирээгийн дотор байна гэж өрөвчсөн тийм нэгэн байгаасаа гэж хүсэж байна. 살아계신 하나님, Хам залбирцгаа амьд оршигч бурхан минь. Бурхан биднийг дуудахтаа 하나님은 모든 것을 준비해 두었다라는 이 사실 бидний бүх зүйлийг бэлдсэн гэдсэн тэр үннийг дахин нэг удаа батлан харуулсанд баярлалаа. Өнөөдөр миний авралын төлөө хэрхэн бурхан дээгүүр өнгөрөх баярыг бэлдсэн бэ гэдгийг тодорхой харах хуйцаар бэлдсэн бурхан танд баярлалаа. 어떻게 이제는 우리가 반응해야 되는 것도 이제 Бид одоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ гэдгийг ч мэдсэн тул эзэм би биш бидтэй гэж гэх асуулт тавих итгэлийн хүчлийн хүмүүс байх хуйцаар бидний зүрх сэтгэл болон бодол санааг нээх болтугай. Авралыг бэлтгэсэн бурханаас эрүүл ирдэг гэдгийг бурханд хариултанд байгаа гэдгийг мэдэн бурхны агуу авралын түүхэн дотор бурхны хүүхдийнхээ статустайгаар олныг авралт хүргэдэг эмчлэхэд хүргэдэг тим Христийн хүнээр бидний сүнс сэтгэлийг өрөөх болтугай. Бурхан бидний төлөө бэлтгэсэн байгаа замыг эсэргүүцэхгүйгээр татгалзахгүйгээр өдөр бүр таны ариун сүнсний дүүргэлтийг надад зөвшөөрөөч. 물 한 동이를 가지고 가는 사람을 따라가라고 말씀하셨으면 Ваартай ус өргөөд явж байгаа хүнийг дагаад яв гэж эзэнтэй айлцсан л бол яг тэр үгийн дагуу үйлдэж эзэн хангадаг гэдгийг харах хуйцаар тийм итгэлийн үгийн дуулууртай нэгнээр амьдруулах болтугай. 물동이를 지니고 걸어갈
бусдаа ваартай усаа өргөөд явж байгаа хүн өндөрт өгсөд газарт уруудаад ямар замаар явсан ч үл салтгаалan үгийн дагуу дуулууртай тэр хүнийг дагаж тийхүү эзний хэрхэн ханхыг хардаг тэр итгэлийн дуулууртай хүнээр биднийг амьдруулах болтугай. 하나님께서 예배도 Тийхүү бурхны бэлтгэсэн байгаа дээгүүр өнгөрөх баярын зоогийг 즐길 수 있는 마지막 хүртэж чадах хуйцаар 체험하게 하옵소서. that we can experience last peace, last message that happened at a place тэр дээврийн өрөөнд цугласан байгаа 그래서 예수님의 마지막 тэр одоо хүмүүсийн авсан өрөөлийг мэдрэх боломжийг өгөөч. and become the submissive to the word of Jesus Christ, that we can become the partaker of the bread and blood of Jesus Christ. 그래서 기념비적인 하나님의 축복 Бурхны дурсагтгаар өрөөл миний амьдралд бий болж 5천 미종족을 살리는 주인공들을 энэ дэлхийн 237 улс болон 5,000 яс үндэстэн сайн мэдээг дамжуулах чуулганы гол хүн Romans 16, so that you can respond сайн мэдээний туслагч нар байлгах болтугай. 여호와 이레 하나님의 이제는 비밀을 아사 Бид эзэн хангах Яхова ирэ гэдэг тэр үгний бурхны нэрний нууцыг мэдсэн тул бид сайн мэдээний хамдрагчаар гэрийн эзнэр бэлдсэн гэдэгт бат итгэж байна. King David International School-ийг эсвэл тийхүү хэрэглэгдэх тийм одоо гол дөрөв төсөж хүмүүчээр та биднийг өрөөж өгөөч. 여호와의 이레로 쓰임 받는 자들이 되게 하옵소서. used as evidence order of Jehovah Jireh for the world evangelization. 예수 그리스도의 이름으로 기도합니다. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.